За ороймонд би энэ үлийг зарчмын үед дэмжиж байгаа. Гэтэ бид нар хэдэн зүйлийг заавал сануулж хэлэх хэрэгтэй. Хүүхдийн төлөө заа гэж хэлдэг мөртлөө үг үйлдэл нь дандаа үгүй байдаг. Үүнийг бид нар өнгөрсөн бүх жилээр харна. Монголын төрөнч төр, засгийн газрын төр, нийслэл хотомч төр дандаа үгүй гэж хэлсээр ирсэн өнөөдөр хүртэл. Бид нар хамгийн дуу зохиодог, клип хийдэг, үйлдэл нь дандаа эсрэг байдаг. Үр дүн дандаа эсрэг байдаг. Алхаад явъя зам байхгүй хүүхдүүд нь. Хүүхдэд тэрэгтэн төрөө явъя, олигтой хол явах зам байхгүй. Өвөлд нь утаагаар хордуулчих чинь, зунд нь бороо орохор живүүлчих шах чинь. Ийм болсон тохиолдол бас байгаа шүү дээ. Цэцэрлэг төрөлд найзуудтай тоглож байгаа нас орсон хүүхдийн тул саяхан бид нар бодит кейс байгаа. Сургуулийн биеийн тамирын талбайтаар тоглож байгаа хаалган давраас нас орсон бас бодит кейс байгаа. Өнөөдөр хүртэл бид нар 3 настай хүүхдийг хайгаад онцгой байдлаар ингээ ажиллаа явж байна. Энэ үнэхээр ийм одоо сэтгэл эмзэгдүүлмээр л дээ. Тэгээ нэг асуулт байгаа. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурж амьдрах эрхтэй гэдэг хүүхдийн эрхийн хамгааллын тухай хууль дээр баг энэ хуулийн залтууд яг хэр хэрэгжиж байгаа юм. Үүн дээр дүнэлт хийсэн юм байд юм гэдэг юм байна. Юу н бид нэргсэн хашгирав гэдэг шиг бас араас нь ингээд өнөөдөр хууль орж ирж гин гэж бас нэг талаасаа харамсах юм. Нөгөө талаасаа бас бүр оройтчог үн дээр нь орж ирж байгаа нь ямаадаа ч гэсэн бодох юм яг нэг болоход. За тэгээ бид нар та бүхэн санаж байгаа хүүхдүүдэд зориулсан бүх юмыг өстө өстэй юм шиг санаж байгаа юм шиг устгасан да. Бүгдийг нь устгасан. Хүүхдээ ордон гэж бяцхан газартаа үлдсэн. Хүүхдийн барах гэж томооцлох төрөлтөнтэй байсан хувийн үйлчлүүд 4 талаас нь аваад мөрөө идсэн. Хүүхдээ урлан бүтээх түүгээд байсан. Хойдолд нь баахан барилга байсан баар яг хажууд нь жошт буудлын нөгөө талд нь баар өрцөн. 8-д цус нь бараг баян айлын цуслангийн харуул шиг боллоо шин. Яг боддогоор. Хүүхд залуучин театр гэж байсан. Одоо байхгүй хөвчлөгдсөн. Янзэг цуслан, хандгай цуслан, хүүхдийн цуслангууд бүгдээрээ байхгүй. Санаж байгаа юм шиг бид нар үнэхээр өстой шил дараалал устгасан шүү. Тэгээд хүүхдийн төлөө заа гэж хэлдэг. Үйлдэл нь дандаа үгүй байдаг. Бид нар энийг бас ингээд төрийн бодлогын хэмжээнд харах хэрэгтэй. Хин үйлдэл хийсэн. Өнөөдөр би дахиад Улаанбаатар хотын А бүсэд байгаа улсын ерөнхий боловсролын сургуулиуд нэгч бүтэн биеийн тамирын баттай сургууль байхгүй шүү. 84 дэх сургуулийн хараа тараар үүдэн яг шаварлаад уран барилга өртсөн баг. Өөртөл барья боломж байхгүй. Ард нь тогтчил хийя боломж байхгүй. Бид нар ингээд хүүхдийн төлөө ингээд бүгдийг нэг устгацсан. За тэгээд яг өнөөдрийн байдлаар бол нэг үлэхэд бид нар бүгдээ л мэдчих шүү. Жохон орлого өндөртэй, өөрийн орлогоосоо зарцуулах боломжтой хүмүүс хүүхдүүдээ хичээлийн бус цагаар бие бэлтрээ хөгжүүлэх, эсвэл урлаг спорт 10 жил явуулах төлбөрийн төлж чадчих хүмүүс л явуулж байгаа. Дийлэх хэрэгж чадахгүй. Тэнд авьяастай үлдсэн хүүхдүүд тохирж байгаа. Тэнд авьяастай хүүхдүүд бүр тулцсан авьяастай тулдаал гарч ирж байгаа. Өнөөдөр өрхийн орлогоосоо багахан илүүж чадах чадaltaй гэрүүлэл өөр хүүхдүүдэд хөгжүүлэх хөтөлбөрт хамруулж байгаа байхгүй юу? Яг л маш үнэтэй болсон. Тэгээд дахиад энэ аутизмтай, дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэг гэдэг асуудал манай улсад байхгүй. Байгаанууд нь бараг жилийн 10 саяын төлбөртэй. Тэр хүүхдүүд зөвхөн хүүхдүүдэд цэцэрлэгт явуулахын төлөө ажиллаж амьдарч байгаа эцэг хүртэл байна. Энэ нийгмийн асуудлуудыг яах юм бэ гэдэг юм бол. За нөгөөдөө бид нар та нар хараад Монгол улсын залуучууд хөгжлийн хуультай шүү дээ. Тэгээд энэ хуулийг мэддэг залуучууд байтугай их хурлэгч баг байхгүй. 2017 онд батлсан хууль нь өнөөдөр хэрэгжил 0. Тэгээ энэ шиг ийм амьгүй хуулиудыг бид нар батлах уу, амьтаа болох уу гэдэг юм асуудлууд бас төрийн бодлого байгаа юм аа. Одоо улсын сургуулиуд дээр нь сая Бадан сүрэн гишүүн ихтгэлдээ дурдж чинь нөгөө багш нар мэрэгчлэрээ давхар орлого болох боломжтой гэж. Улсын сургуулиуд 2 ээлжтэй шүү дээ. Тэгээ нэмэлт хичээлүүд нь яах юм? Шөнийн цагаар явах юм уу? Өөр орон байр хайх юм уу? Би бас 2 дахь асуулт энийг асуучаад тодруулчих. За. Ярил хүлээ. За Бадамсүрэн, хууль санаа ашигч Бадамсүрэн гишүүн хариулна. Шилжих шүнтэй санал нэг байна. Гэхдээ би харин гайхаад идэв. Энэ ардчсан нийгэмч хилцээс хойш 36 жил болоход хүүхдийн хөгжлийн бие даасан хууль ер нь яагаад батлаагүй юм бол доо гэж. Бид бол бусад улс орнуудаас үнэхээр одоо хүүхдийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогоороо маш их хоцорж байгаа. Одоо өнөөдөр зөвхөн ерөнхий улс орны сургуульд одоо даатгаад хүүхд маань одоо бүгд талаараа хөгжиж гинэ гэдэг улс орн бол бараг байхгүй. Заавал хичээлээс гадуур үйл ажиллагаа буюу чөлөө цагаар нь үр дүнтэй өнгөрүүлэх, дэлгэцээс холдуулах, хүүхдүүдийг бие бэлдэр оюун санаахын хувьд дахиж өөрчлөлт гаргахын тулд нэмэлт одоо сургалтын төв секс дугууланд явуулдаг. Энэ бол бүх одоо хөгжингүй улс орнуудад хөгжилтэй улс орнууд хэрэгжиж байгаа учраас
Энэ хуулийг одоо орооцсон ч гэсэн өнөөдөр бас бидний одоо гишүүд хамтраад санаачлаад ингээд өргөн бариад хэлцүүлж байгаа. Тэгэхээр аливаа юм бол анхдагч юм бол мэдээж бас алдаа оноотой байдаг. Гэхдээ л эхлэл бол аливаа амжилтын үр дүнгийн 50% байдаг учраас энэ бол одоо эхэлж байгаа нь бол чухал байгаамаа гэдэг таныг бас санал нэгдчихэд бол баярлалаа. Ер нь бол ордгийн байдлаас хамаарат хүүхдүүдийн өссөн секс дугууланд нь явуулж авьяас ур чадварыг нээж хөгжүүлж чадахгүй байгаа нь үнэ. Ялангуяа хөдөө орон нутагт бол энэ үндсэндээ бараг боломжгүй. Хөдөө орон нутагт багш нар олон байдаг боловч сургууль нэг ээлжтэй боловч тэнд ямар нэгэн санхүүгийн хууль эрх зүйн дэмжлэг байхгүй учраас энэ бол зөвхөн сайн дурын л одоо ийм ажил болсон байгаа. Тийм учраас энэнийг бол анхааран залуучдын хөгжлийн хууль, ахмад насны дэмжлэг тухай хууль гэдэг энэ хуулиуд маань нөгөө санхүүгийн механизмыг хамтан шийдэж өгөөгүй учраас ингээд ерөөсө хэрэгждэггүй. Тэгээд нэг ийм шахаа одоо хууль баталсан. Тэгээ амгүй. Тийм учраас энэ ирээдүйн өв сан хүүхдүүдэд хөрөнгө оруулж байгаа мөнгө хадгалж байгаа энэ зориулттай одоо санг жинхэнэ утгаар нь амьлуулъя л гэж одоо энэ хуультай хамт ингэж өргөн барьсан байгаа. Хэрвээ энэ ирээдүйн өв сангаас зарцуулагдах механизм нь одоо батлагдахгүй бол энэ хууль мөн л адилхан залуучдын хөгжлийн хуультай адилхан нэг ийм хэрэгжихгүй хууль болно. Ирээдүйн өв санд мөнгө хадгалж байгаа мөнгө хадгалах нэг хэрэг одоогийн хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйд мөнгө хадгалснаас хэдэн 10 дахин илүү үр дүнтэй гэж одоо олон улсад үзэж байгаа. Тийм учраас ингэж явна. Ерөнхий өсвөлийн сургуулийн багш нарын хувьд бол таны одоо нийслэлийн хэмжээнд одоо санаа зовж байгаатай санал нэг байна. Гэхдээ одоо хагас бүтэн сая өдөр бол амралтын өдрүүдэд багш нар нэмэлт секс дугуулангаа хичээлүүлнэ. Дорн аймагт бол 3 өдөр хичээлдэг. Энэ хагас бүтэн сая өдөр тэгээд ажлын нэг өдөр нь багш нар зохицуулт хийгээд. Одоо ч нэг өдөр нь захин болоод ингээ ажлын 4 өдөртөө нийслэл бол үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа ер нь одоо Америк зэрэг орнууд ажлын ер нь 4 өдөртөө болсон бэл. Тэгэхээр энэ 3 өдөрт нь багш нар маань нэмэлт орлоготой болоод өөрийгөө хөгжүүлээд тэгээ одоо байгаа бүх бааз зүрэ ашиглая гэж байгаа. Энэ одоо сургууль нэг ээлжтэй сургууль үдээс хойш тэ соёлын төвүүд бусад одоо боломжтой төрийн байр байшин гэд ингээд тоолоод үзүү зөндөө боломж байгаа юм байна. За, хууль санаачлагч мөнх байсгалан гишүүн нэмж хариулъя. За, шижир гишүүний асуултанд хариулахад энэ зөвхөн ажиллаж байгаа багш нар дугуулan секцэнд хамрагдахгүй. Энэ тэтгэвртэй гарсан багш нар, тэтгэвртэй гарсан спортын ахмад зүтгэлтнүүд, шатар маструуд, урлагийн авьяаснууд, бүжигчэндээ энэ хүмүүс хүүхдүүдийг бас сургаж болно. За дээрэс нь хүүхдүүдийн дугуулan секц гэхээр зөвхөн сургууль дээр явах юм шиг бас ойлгож болохгүй. Тэгэхээр энэ талыг олон талаас нь бодох ёстой. Энэ шижир гишүүн Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа та бүгдийн хамтарсан Европын 9 орноор явж исэн судалгаан дээр суурилсан энэ хуулийг ингээд хамтдаа өргөн барьж байгаа учраас та бас тэр талаар сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. Одоо Монгол хүүхдүүдийн оролцсон хүүхэд өөрөө үлдсэн гэмтэргийн тоо, гэмтэргийн золиос болсон хүүхдийн тоо, мансууруулах бодисонд донтсон хүүхдийн тоо энэ бол маш аимшигтай жил болгоноор нэмэг. За шижир гишүүний хэлсэн тэр өөрөөр за ахмадын тухай хууль, залуучдын тухай хууль, малчны тухай хууль энэ төр гэдэг олон хуулиудыг тодорхой сегмент зөрүүлж гаргасан гэвч харамсалтай нь одоо энэ үр дүнтэй хэрэгжилт 0 гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгтэрээс баяр сайхан дарга тухайн үед бас энэ ахмадын хуулиудыг залуучдын хуулийг бас баталж ирсэн хүн байх. Тийм учраас энэ талаараа яг энэ хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль яаж одоо амтай байх юм бэ? Үйлчлэн сайн байх юм бэ гэдгийг хариулна. Эндрийн 4-р микрофон. За эрхэм гишүүн шижрийн асуултанд хариулъя. 2017 онд батлагдсан залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжихгүй байгаа нь үнэн. За хүүхэд гэр бүл залуучуудын газар гэж байсан. За залуучуудын асуудал өнөөдөр соёлын амд харьяалагдж байгаа. Гэтэл өнөөдөр Монгол улсад залуучуудын амиа хорлолт, залуу гэр бүлийн салалт, хүүхдээ өнчрүүлж байгаа байдал, амиа хорлож байгаа байдал, цус ойртож байгаа байдал, мансууруулах бодис давтж байгаа байдал бол өнөөдөр гамшигын хэмжээнд хүрсэн. За ер нь цаашдаа хүний хөгжлийн нэгдсэн цогц бодлогыг бид нар хийхгүй бол
одоо хүний хөгжил бол үнэхээр орхигдож байгаа сегмент болгон дээр. За энэ хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль бол одоо анх удаа хүүхдийн хөгжлийн бодлого болж орж ирж байгаа. Бид нар өнгөрсөн 35 жилд хамгаалах талаар маш их ярьсан, хамгааллын хуулиудыг маш их хийсэн. Гэтэл яг одоо хүний хөгжлийн асуудал нэмж хариулъя. хөгжсөн хүүхэд өөрөө хамгаалагддаг. Хөгжсөн хүүхэд өөрийгөө аваад явдаг. Хөгжсөн хүүхэд өөрөө амьдралд хүн болдог гэдэг энэ зарчмын дагуу энэ хөгжлийн тухай хууль зайлшгүй байх шаардлагатай. Тэгээд шижир гишүүн өөрийнх нь хэлснээр сүүлийн 35 жил бид нар хүүхдүүдийнхаа хөгжих боломж бүх одоо дэд бүтэц байгууллага бүгдийн татан болгосон. 80 онд бид нар 220 хүүхдийн цуслантай байсан бол өнөөдөр 50 хүрэхгүй шахам цуслан хувийн төрийн ажиллаж байна. Цусланд хамрагдаж хөгжих хүүхдүүдийн 90% нь цусланд хамрагдаж чадахгүй байгаа. Хөгжлийн дугуйланд хамрагдаж чадахгүй байгаа. Хоёр ээлжийн сургууль хүүхдтэй хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Хөдөө орон нутаг хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд хөгжлийн ямар ч одоо орчин нөхцөл хэрэглэгдэхүүн байхгүй байгаа. Тэгээ энэ хуулийг санаачилж энэ хууль одоо батлагдах жагаад хүүхдийн байгууллагын бол маш их баяртай байгаа. Тэгээ хүнээ хөгжүүлж улс нь хөгжнөө.